Сайн байцгаана уу? Сэлэнг аймгийн Мандал самын 3 дахь сургуулийн Мандал Эко багийн гишүүн Эрдэнэ Очир 12-ийн бай ангид сурагч Эрдэнэ Очир байна. Манай багийн бүтээл болох органик хаягдл ашиглан хийсэн компост бордоо. Энэ компост бордоог ямар зорилготойгоор хийсэн бэ гэвэл манай Мандал сумд хог хаягдлын дээлэн хувийг эзэлж байгаа тэр органик хог хаягдлуудыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, тэр хог хаягдлыг бууруулах зорилготойгоор энэ компост бордоог хийсэн байгаа. Мандал Эко багийн гишүүн Даза буян байна. Метрад арга зүйдэр нь баг нь биологийн ухааны профессор доктор Инх Туя багшийн санаачилсан арга техник зог дээрээс нь үндэслээд бид нар Мандал сум үрдэс болон маз аж ахуй хаягдаж бодц ургамд ногооны хаягдаж ихээр гардаг болохоор бид нэр тэр бодисыг ашиглан компост эко бордоо хийж байгаамаа. За үүнд үрдэс орно модны хог хаягдаж мазын бууц ногооны хог хаягдаж бусад органик бодисууд орж болно. Органик бодис их орох тусмаа тэр органик бодисын маань ихсэн нэг найрзах шин бодис нь ихсээр байна. За үүд явцсан эхлээд бид нар хийхдээ хоёр аргаар хийдэг. Нэг нь хайрцагт хийж болно. Эсвэл нуруузах хэлбэрээр хийж болно гэсэн үг. За бид нар хийхдээ хайрцаг хэлбэрийг их түгээмээс сонгож авсан. За хайрцаг хэлбэрийн хийхдээ бид нар метр, урт нь метр, өргөн нь метр ортой, гүн нь метртэй гэж ер нь хэмжээтэй хайрцаг хийгээд түүн дотор бид нар үрдэс, мазын бууц, ногооны хаягдаж гих зэрэг бодисуудыг бид нар органик бодисуудыг ашиглаад бид нар бордоо хийсэн. За хийхдээ бид нар савныхаа ёроос нь 20 сантаар ихтэд үрдсээ хийгээд дараа нь бууцаа хийгээд үрдэс бууц ногооны хаягдад гих мэч үечид давхарлаад 20 сантаар нь пропорцийн зөв тогтоогоод зөв тогтоосон пропорцоо ихтэй дараа нь чийгдээд хутгаад хар пизонкор гадуур нь хучаад вакуумжуулалт үүсгдэг байгаа. Яагаад вакуумжуулалт үүсгэж байгааг гэвэл органик бодис дээшээ задралаар явагдаад задраас нь дээшээ агаар зүү дэгдэхгүй буцаад органик бордоонд шингэн. Тийм болохоор шин бодис нь нэмэгддэг байгаа. За хийхдээ бид нар 2-7 хоног бүр бид нар бордоогоо хутгаад чийгдээд буцаагаад хучаа тавьдаг. Яагаад гэвэл бид нар органик бодис задрахын тулд хэд эрэхтэй зүйл байдаг. Уус, чийг болон агаар, температур гэсэн 3 юм байдаг байгаа. Энэ яагаад гэвэл бид нар температурын хуцснаас хойшоо 2-3 хоногт температур хэмжигч багжаараа хэмждэг. За тэр хэмжээ нь 70-80 Цельсийн орон тавьд маш сайн задрад явж гинэ гэж үздэг. За чийг нь 40-оос 40.8% тавьж чигээ ер нь их сайн задраж хурдтай явж гинэ гэд. За ингэсээр байгаад бид нар 3 сарын турш энэ арга техник ер нь тасралтгүй хийсээр явсаар агаад 3 сарын дараа бордоо маань бэлэн болдог. Энэ байна бидний бордоо. Энэ харваад маш анхицсан үнэртэй зөөлхөн маш их хэзэг ийм бүхэд байгаа бодисууд ийм задраад ийм болцсон байгаа байхгүй ийм бодисууд маань бүгд ийм нунтаг хэлбэрт ороод органик бодисын задрад явагдаад тодорхой хэмжээнд хазаад чихтэй байсан болохоор задрад явагдаад нунтаг болцсон байгаа. Бид нар өмнө жилийн супер сайенс тэмцээнд орчоод буцах замдаа ер нь ягаад майс сум хог хаягдж ягаад их байгаа гэж бид нэр хоорондоо ярилцаад ер нь дараа жил ийм маягаар ер нь бүтээж хийж энийгээ туршаа цаашаа улам дэлгэрүүлж бодох юм байна гэдэг үндсэн дээр сумандаа байгаа органик хог хаягдцуудыг ашиглаад бид нар ийм органик бодисын компост бордоо хийсэн байгаа. Өмнө жид би багштайгаа багштайгаа нэг сургуулийнх өмнө жид би пиццгийн бүтээлээр оролцож исэн. Тэр үед бүтээл биологи дорой гэхээр энэ бүтээл маань цаг нь хүрэхгүй байсан болохоор дараа жилийнхтаа бат заавал орно гэд бид нар 3 сарын хугацаанд хийсэн байхгүй юу.
Тэгээд 6 сараас авахудаад бид нэр ингээ өдийг хүртэр хийсэн байгаа. Туршилтын тал маань болохоор нөгөө нэг хөдөө аж ахуйн их сургуулийн нөгөө нэг инх туяа гэв доктор байгаа гэсэн шүү дээ. Тэр хүний нөгөө арга технологи дээр үндэстэд бид нэр ингээд өөрөөсөө бид нэр ийм бордог хийя гэд бид нар тусдаач гэд нэг жоохон зөвзгөө аваад тэгээд хойно миний хараа энэстэн доор нөгөө багш маань хойно энэ талбай байгаа энэ талбай дээр тэгээд ер нь 200 хоногтой ирээд юунуудаа хийгээд тэгээ явчихъя гэд бид нарт ингээд талбай гаргаж өгөөд бид нар тэгээд зүү аргаас нөгөө нэг машинтай бид нар багшийнхаа машинтай ингээд очихдоо нөгөө нэг ургамжийнхаа юунд орох, бордоонд орох метразуудаа ингээд зөөж авчираад тэнд ингээд бүгдөө хийсэн. А тэр нөө дархан нөө хөдөө аж ахуйн сургуулийн нөө багшийнхаа хараа юмнастан доор яг албан ёсны юунд нь хийсэн. Ер нь бол зүүн хараадаа их боломжтой. Одоо бид нэр өргөжүүлээд ийм газар бодлоод авцсан байгаа. Тэрэн дээрээ төсөл болгоод энийг хийнэ гэсэн бодолтой байгаа. Их маань бол түрүү жил Супер Сайенсд оролцоод ирэхэд бол нэлээд дэмжсэн. Дараа жил ч гэсэн оролцоороо чадвал улсынхт нь оролцооч ирэхэд нь бол яалчгүй цаг хугацаад авчих байсан болохоор мэдээж чадаагүй. Тэгээ энэ жил нэлээд эртнээс одоо 2-7 хоног тутам тэгж дархан руу дахин явж тэгэн байран одоо ингэж 3 сарын хугацаанд энэ компост бордог бэлтгэсэн байгаа. Сургуулийн удирдлагын зүгээс яг зарим шаардлагатай тохиолдолд бол хичээлээс чөлөөлж зарим тийм чухал хэрэгцээтэй багаж төхөөрөмж тэгээ багшиг маань хүртэлтэй ажлынхан цагаас чөлөөлж өгдөг тиймэрхүү. Үр дүн нь болохоор ингээд бидний ингээд наривчсан бүр ингээд лабораторид өгөөд бид нэр ингээд энийг ингээд сарын өмнө өгж байгаа байхгүй 3 сар дуусаад сарын өмнө өгж байгаа байхгүй юу. За тэнгуүч чи одоо ингээд энд ингээд лабораторийнхаа бичиг нь болохоор pH нь болохоор 665%-тай хувьас 7.5%-тай байсан. Азотын хувь нь болохоор 0.195%-тай, фосфорын хувь нь болохоор 16.35%-тай. Тэгээд кадмийн хувь нь болохоор 4.5%-тай. Зис болохоор 0.44%-тай байсан. Иймэрхүү үзүүлэлт гарч ирсэн. Одоо ингээд бордоо яг ингээд ямар талбайд яаж хэрэгжих нь бас хизээ өгч зүгээр ах. За одоо ингээд хөрс нь 70% шороо 30% нь бордоо гэхээр энэ бордог ашиглах юутай хийсэн. Үгүй 70% нь хөрс, 30% нь бордоо. Тэгээ ийм пропорционалтай.